Сайн байцгаана уу Монгол Унаа цугта тав тамирал хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан киноныхоо 7 дугаар ангийн яриад үгэй. Та бүхэн маань лайк, subscribe битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Хаан болон хатны маань ууган хүү угсаа залхамжлагчаар өргөмжлөгдөнө. Хатан өөрийн ханхүү нартай хамт агаарлан салхилах ба тэднэрт улс төр ард иргэд түшимтийн тухай ярина. Хатан маань угсаа залхамжлагч болон өөрийн хоёр дүүтэй хамт угсаа залхамжлагчийн шинэ номын өргөөг очиж харахаар зорино. Хатны хоёр дүүгийн нэг нь би хаантанд баруун армийн командлагч болъё гэж хэлсэн. Бид нэр огт цэргийнхаа хүчийг алдаж болохгүй. Тиймээс энэ суудал заавал суух хэрэгтэй байна гэсэн чинь нөгөөтг нь тэр суудлыг чинь чүү дүшмэн сонирхоод байгаа зү. Хаантан яг тэр хүнд л өгж магадгүй. Яагаад вэ гэвэл тэр чинь хааны итгэлт хүн болоод байгаа штэ гэж ярилцгаана. Тэд угсаа залхамжлагч ханхүүгийн шинэ номын өргөөнд ирэн хатан ханхууд хандаж чи өглөө өдөр орой байн 2 цаг энэ номын өргөөндөө ном уншин суух болно гэхэд хатны хоёр дүү их сайн байлаа угсаа залхамжлагчаа. Би танд бэлэг авчирсан шонхрын өд. Та шонхор байрахтаа үүнийг ашиглаарай гэхэд ханхүү үнэхээр их баярлана. Энэ хитийг ингээд ярьж байтал гівгэнд хаантан орж ирснэ. Ханхүү та бол энэ улсын ирээдүй. Угсаа залхамжлагч хүн. Тиймээс өдөржингөө энэ номын өргөөнд сууж гисэн цаг хугацаа хэтэрхий бага байна. Та гартаа юу барьсан байгаа юм гэхэд ханхүү шонхрынхоо өдийг нууна. Гэтэл хаантан гаргаад ир наадхаа. Чи өөрийгөө ханхүү гэдгийг мэдчихэв үү? Ханхүү бэжиж яахлаараа ан хийж явна тухай боддгийн. Би таны ном унших чимээ чинь өшөө илүү нэмлээ хэмээн ханхүүг шийтгэн. Хатны хоёр дүү гараад явж идэл хатан араас нь тэр хоёрыг дуудан. Та хоёр дахиж угсаа залхамжлагчтай хамаагүй ойр ойрхон битгий уулз. Мөн бэлэг сэлдэж өгөх хэрэггүй. Тэр бол одоо угсаа залхамжлагч. Тиймээс хэр хэмжээгээ мэд хэрэгтэй гэхэд хатны дүү ханхүү бидний гар дээр өссөн байтал яахан гэхэд хатан тэр тусмаа болгоомжтой байх хэрэгтэй гэд явна. Хаантан чүү түшимлийг дуудуулан нийслэл ханьяан руу нүүх үед газаргүй болсон ард иргэд хатны хоёр дүүгэнд боочлогдсон ажиллаж байгаа гэж байна. Тамгайн газраар шалгуулъя гэсэн боловч тэнд мянган гэр бүлийн гар хүлүүд байгаа. Тиймээс чи үүнийг шалгаадах хэмээн чүү түшмэл даалгана. Чирён татвар эмнэр чүү түшмэл ирсэн хаантангийн тушаал даалгаврыг хэлээд эцсийн эцэд хаантан минь мянган гэр бүлийг шалгуулахаар боллоо. Ашгүй одоо л бидний ээлж ирж ийн гэхэд чирён авахай. Тэгэлгүй яхав бид одоо л хөдөлгөн зөв. Та үнэхээр сайн ажиллаа хэмээн чүү түшмлийг хөөргөнө. Хатны дүү Яосон гүн дээр туслах нэр нь чүү түшмлийг хааны тушаал аван нууцаар мөрдөж байгаа гэдгийг дамжуулна. Яосон гүнж яарчлан чүү түшмэл дээр очин чи хааны тушаалыг аван намайг нууцаар мөрдөж байгаа бол амны хувьд надад анхааруулах ёстой байсан босоо гэхэд чүү түшмэл бууж ирээд чи бит хоёр анд гинэ. Чи зүгээр л хатны нэгмүү дүү. Эрх мэдэл шунсан түшмэл. Тийм байхад яахан чи бит хоёр анд байх вүлээ хэмээн тэр хоёр хоорондоо зодтолно. Үүнийг баруун гарын сайд харан тэр хоёрыг зогсон. Хааны хоёр түшмэл уушийн газрын гадаа эрх мэдэл булаацалдан зодтолчээ хэмээн хааны чихэнд хүрвэл яах вэ? Би үүний чинь яах вэ дарыг. Та хоёр надад нэг юм амал. Баруун армийн командлагчийн суудлаас татгалз. Хатны дүү Йонсон би бол болж гинэ гэхэд чүү түшмэл баруун гарын сайд таны дагалдагч хүн тэр суудалд шунж байгаа гэсэн. Би зөвхөн хааны тушаалыг авсан төдий. Тиймээс таних ч байсан, өөр хэнийг ч байсан би зүгээр өнгөрөхгүй шүү гэд гараад явна. Хаан Мин улсын элчтэй уулзан хоёр улсын эв найрамдлын тухай ярилцгаана. Мин улсын элч эв найрамдлын бэлэгдэл болгон жусан улс Мин улсад 50 гэрээний сүт бүсгүй бэлгэлнэ үү гэхэд хаантан үнэхээр их цочирдно. Энэ бүхнийг сонссон хатны дүү хатан дээр очин хаантныг залм ихэнд унжглаа. Мин улс найрамдлын бэлэг тэмдэг болгон манай улсаас 50 сүт бүсгүй нэгсэн. Хаантан түүнийг өгөх бодолтой ах шиг байна. Тиймээс бид нар одоо юу ч хийж чадахгүй бүх төвшмлүүдийн дууг нь хорчихсон хэмээн хэлнэ. Хатан хаан дээр очин та шинэ жусан улсыг байгуулахдаа яалтчгүй Мин улс руу дахин сүт бүсгүй явуулахгүй гэж амласан. Гэтэл одоо явуулахаар болсон чинь ямар учиртай юм? Бүх хэлсэн амнаасаа та буцах гэж байгаа хэрэггүй. Надад энэ бүхнийг даатгаж өгнө үү? Би бүгдийг өөрөө шийдэе гэхэд хаантан хэрвээ чи чадахгүй бол хатныхаа өргөнөөс 6 сар битгий гараарай гэд тохиролцсон. Хатан Мин улс руу явуулдаг бэлэг сэлтийг хариуцдаг түшмэл болох хун авхаан аавыг дуудуулна. Түүнтэй ярилцсан хун авхаан аав нь явуулсан бэлэг сэлтээ бүгдийг бичиж авдаг гэдгийг мэдэж авна.
Мин улсын элч нарыг хатны төрлөх гэрт аав болон чиргээ авахай. Мөн хатны дүүнэр угтаж аван дайлж цайлцгаана. Цайллага дууссаны дараа хатантан Мин улсын элч болох Ханомыг дуудуулан тусгайлан уулзаж түүнд алтан яст мэлхийг харуулна. Үүнийг хэлээд манай улс бүх явуулдаг бэлэг сэлтэй бүгдийг бичиж авдаг. Гэтэ манай улс руу хүлээж авсан зүйлсийнх нь бичиг баримтан дээр нь иймэрхүү жишээний бэлэг сэлтний нэрс байгаагүй. Яагаад байгаагүй болоо гэж судлаад үзсэн дундаас нь хэн нэг нь авдаг бололтой. Тэглээж танай улсын хааныг хүсч байгаа тэр бэлэг сэлтэн донд эв найрамдлын 50 сүт бүсгүйч байхгүй гэж би бодож байна. Энэ тухай би танай хаанаас өөрийн биеэр очиж асуувал зүгээр үү? Эсвэл та энд сайхан дайлж цайлуулан бэлэг сэлтээ аваад чимээгүй хүн Мин улс руугаа буцах уу хэмээн асууна. Маргааш нь болж Мин улсын элч хаанданд баярлсан талхарснаа илэрхийлэн үнэхээр сайхан дайлж цайлууллаа. Эв найрамдлын 50 сүт бүсгүйг дараа ярилцъя гин. Хаантан оройн нь хун авхаан өргөөнд ирчихсэн байх ба хун авхаан хөгжим дарж яхад чамаас илүү хөгжим тоглодог хүнтэй чи таарж байсан уу хэмээн асууна. Тэгт нь хун авхай би тийм хүнтэй таарж байсан. Тиймээс би өөрийгөө илүү суралцах хэрэгтэй юм байна гэж бодсон гэдгээ хэлнэ. Хатан өөрийн дүүтэй ярилцах ба өөрийн дүү Ёсон гүн чүү дүшмэлтэй маргалцсан тухай сонсно. Хатан түүнд та хоёр тэр ард иргэдийг сулал мөн ажилсан хөлсөө нөгөө гэхэд дүүн та яагаад хатантан ингэж байгаа юм бэ? Бид нар хааныг хаан ширээнд суулгасан. Мин гэр бүлд бүхий л эрх мэдэл байна. Та энэ улсыг удирдах өөрчилж чадахгүй. Тиймээс та ингэхээ бойл гэхэд хатантан та хоёр тэр тусмаа хатны дүү бэжэж ингэж болохгүй. Тиймээс би чиний бодлыг өөрчлөх болно. Би харуулах болно гин. Хатан хаан дээр очин та миний хоёр дүүгийн хэргийг мөрдөн хүн дээр шийтгэж өгнө үү хэмээн хүснэ. Мөн танаас асуух зүйл байна хэмээн гадна сууж. Таны бие болгох шин 9 улсад чинь ямар нэгэн саад бэрхшээл гарвал та түүнийг яах вэ гэхэд хаантан би бүгдийг нь устгах болно гин. Тэр нь миний хоёр дүү байсан ч угсаа залхамжлагч байсан ч та устгах уу гэхэд хаантан миний энэ замаар бусад хаад бүгдээрээ явж ирсэн. Тиймээс би ч гэсэн энэ замаар явнаа гэхэд хатан үнэхээр их зочирдно. Баруун армийн цэргүүд командлагчаараа Ёнсон хүнийг тавьж өгөөч хэмээн хаантанд хүсэл тавин ордонд сүгдэн сууцгаана. Үүнийг харсан хаан үнэхээр их бухимдан та бүхэн намайг хамгаалах байдал өөртөө дур мэдэн командлагчаа сонголоо хэмээн уурсаж угсаа залхамжлагчийг дуудуулна. Үүнийг сонссон хатантныг ирэхэд хаантан би хаан ширээгээ тавьж өглөө хэмээн бүх хүнийг зочирдуулна. Хатанч түүнийг гайхан хаантаа гэхэд хаан зүгээр л гараад явчихна. Хатны хоёр дүү яарвчлан нээчээч үүсгэх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хаан эзэнд өргөн барыг гэцгэн. Нээчээч гэдэг нь угсаа залхамжлагч хаанхуд төрийн хэрэг явуулахад нь тусалдаг сайд нарын бүрэлдэхүүн юм. Бидэнтэй санаа нэг байгаа сайд нарыг яг одоо манай гэрт цуглараа гэж хэл хэмээн туслахуудаа даалгана. Хаантан чүү төвшмөлийг дуудан нээчээч гинэ. Энэ удаагийн явдлаар хэн урвагч хэн манай тал гэдгийг мэдэж болох нь. Чи нууцаар цэрэг цуглуулан Мин гэр бүлийн гэрлүү хэн орж гарч байгааг сайн тагнаадах хэмээн даалгана. Чүү төвшмөлж үнэхээр их баярлана. Хатан маань угсаа залхамжлагч ханхуутай хамт хаан дээр очин хаантан минь та хаан судлаасаа буун гэсэн зарилгаа буулгана уу? Энэ бүхний эцэст манай угсаа залхамжлагч л бэртэх болно. Та хэрвээ энэ зарилгаа буулгахгүй гэвэл би өөрөө төрлөх гэрлүүгөө яван нээчээч бий болгох болно. Та тамгаа огийг гэвэл Тарьяалангийн ёслолын өдөр хүлээлгэж өгч болно. Хэрвээ түүний наан нь бодлоо өөрчлөхгүй бол би таны зарилгыг биелүүлэхээр ордонд буцаж ирэх болно. Хаан таны шийдвэрийг хүлээж байх тул та надад мэдэгдээрэй гэд хатан маань яваад өгнө. Хатан маань гэртээ ирсэн хоёр дүүдээ хандан би ордон руу буцсан ч бай, буцаагүй ч бай. Та хоёр суудлаасаа бууцгаа. Шийтгэлээ хүлээх ёстой босоо гэхэд хоёр дүүнд гайхна. Ордноос тайхан ирэн хаан зарилгаа буцаасан тухай хатан дуулгана. Чүү дүшмэл хаан дээр ирэн хатны гэрлүү хинхэн орж байсан нэрс гарсан хаантаа. Мөн та надад баруун армийн командлагчийн суудлыг өгөөч гэж гуйхад хаантан бодож үзье хэмээн чүү дүшмлийг орхино. Үзэгдэл солигдож хаантан маань хатан дээр очин эцсийн эцэст чи намайг хайж явлаа гэхэд хатан үгүй дээ би тантай бүхий л үед хамт байгаа. Би хоёр дүүгээ суудлаас нь буулгаад мөн угсаа залхамжлагч ханхуугаас хол байлгах болно гэхэд хаантан танай хоёр дүү шиг хүмүүс зөндөө байх болно. Тэр болгоныг чи ирээдүйд бүгдийг надаас холдуулж чадах болов хэмээн асууж байгаагаар манай киноны 7 дугаар анги дуусна.
Та бүхэнд маань Хаан ширээнд суусан хатан кино маань таалагдж байгаа бол лайк, subscribe дараарай. Ингээд дараагийн ангаар уулзцгаая. Түгээж чадах хараа түгээцгээе. Бай бай.